сая тодорхой зам туулаад явлаа. За тэгээ ямар бэрхшээлүүдийг олж харав? За одоо олж харав гэдгийг бол та нар саяны хүмүүсээс асуусан дээр баг. Би бол дандаа л энэ бэрхшээлийг харж байдаг. А гэхдээ өнөөдөр бид нар Монгол улсын тэр тусмаа Улаанбаатар хотыг хамгийн хүртээмжтэй хэсгээр явж байгаа шүү. Энэ бол ерөөсөө энэ улсад байгаа хамгийн гоё зам гэсэн үг. Биднэрт хамгийн ээлтэй зам. Тэгэхэд түрүүн манай төрж явсан хүн маань хэлж штэ маш их тийм юмыг мэдэрдэм байна гэдгийг те. А тэгээ гэрээсээ гарцгай аяны хүрээнд энэ бол яг гэрээсээ гарах биш. Хотын хамгийн боломжтой хэсгийг бид нар үзүүлж байна. Энэ л хамгийн дээд хэсэг. Инээс цааш гэрээсээ гараад энэ хүртэл ямар хэцүү байгаа вэ? Гэрээсээ гараад шорон дээр явах ямар хэцүү байгаа вэ? Гэр хороололд явж байгаа тэр автобуснуудыг хүртээмжийн асуудал хэр байгаа вэ? Автобусны буудлын хүртэлх хүртээмжийн асуудал хэр байгаа вэ? Энэ асуудлыг дараагийн төвшөндөө одоо ингэж дараагийн удаа бид нар яг гаргаж тавихгүй л энэ бол өөрөө зүгээр л нэг тийм сурталчилгаа шиг юм болчихж байгаа байхгүй. Яг гэвэл хамгийн хүртээмжтэй хэсгээр нь явж байгаа юм чи тийм биз дээ. Одоо энэний дараа хүртээмжгүй хэсгээр нь явах ёстой шүү, явна шүү, цугтаа гэдгийг би бас нийслэгэндээ уриалж байна. Манай авто замын газрын дарга бол энийг зөвшөөрж байгаа тий. Тий. За ингэхлээр дараагийн удаа бүгдээрээ явж үзье. Гол нь энэ иргэдийн дуу хоолой хийж хурж байгаагүй. Ямар ч хэсэн бөөндөө цуглаад ингээд нийслэхэнтэйгээ уулзаад хүрэж байгаа нь маш чухал байна. За.